Сайн байцгаана уу? Хэрсүү сонсогч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ойр жишийн дугаар оруулаагүй хэсэг завсарлажглаа. Яг одоо саба дарж нэгдээрээ тэгээд дугаараа сонсоод лайкаа дарж мөн хэргийн талаар санал сэтгэлээ бичиж байгаарай. За ингээд хэрэгээрээ. Энэ удаа би Сингапурт улс нэгэн харамсал гуниг дагуулсан хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. 2025 оны 10 дугаар сарын 6-ны даваа гарагийн үдээс хойш Сингапурын цагдаагийн албаныхан нэгэн ер бусын утасны дуудлагыг хүлээж авсан байдаг. Юу болсон бэ гэхээр зүүн Портланд гудамжны 324-р байрны D блокийн 7-р давхурд ноён зингийн ээжийнхэн байдаг гэсэн бөгөөд гэртээ байдаг хөгшин ээж нь хүүрүүгээ залгаад манай дээд давхраас улаан хөрөн өнгөтэй маш муухай үнэртэй наалдамхай зүйл манай таазны завсраас өглөөний 6 цагаас хойш одоо тусаад байна гэж утсаар ярьсан. Тэгээ үүнийг сонссон зин бол тэр доор ээжихэндээ явж очсон. Ингээд зинг очиход үнэхээр л одоо ээжийнх нь хэлснээр тийм муухай үнэртэй наалдамхай зүйл хүрэн улаан зүйл таазнаас нь тусч байсан бөгөөд яг л одоо муудсан мах гэмээр дотор мухааруулсан хурц үнэртэй байсан. Тэд эхлээд үүнийг дээд давхрын айлаас нэвтэрч ийн гэж бодсон. Тэгээ будаг юм болов уу гэж бодоод салфеткаар арчаад арилгаж бүдгэрүүлсэн боловч нөгөө муухай үнэр нь бол арилга нь битэл бүр хүчтэй үнэртэй эхэлдэг. Ингээд зин баг зэрэг цэвэрсний дараа буцаад ажил руугаа очсон ч гэсэн сэтгэл санаа нь тавгуурхэд ажлаа ээгтч төгөхгүй байсан. Ингээд үдээс хойш дахиад ээж рүүгээ залгаад яаж байгааг асуухад бол байдал янзандаа байгаа бөгөөд нөгөө улаан зүйл нь үргэлжлүүлэн туссаар байгааг мэдэж авсан. Ингээд одоо өөрөө ирэхгүй нэг л муу совин татаад ер нь ямар нэг таагүй зүйл болсон байх гэж бодогдоод байсан учраас тэрээр цагдаагийн газар руу залгаж мэдээлэл өгсөн байдаг. Мэдээллийг хүлээж авсан цагдаагийнхан шууд л одоо хэргийн газар руу очиж шуурхай ажилласан. Зүүн Портланд гудамжны 324-р байр нь засгийн газраас өндөр наснуудад олгосон байр байсан бөгөөд тэнд бол маш олон энгийн гэр бүлүүд амьдардаг. Цагдаа нар утсанчгүй одоо зингийн ээжинд орж байдлыг хараад тэдний дээд айлын 8 давхрын айлаас нь бол айлын хаалган дээр нь ирсэн боловч цагдаа нар утсанчгүй зингийн ээжинд орж байдлыг хараад тэдний дээд талын одоо 8 давхрын айлын хаалган дээр ирсэн боловч хаалгын хинч тайлаагүй бөгөөд гэрээс бол ямар ч чимээ анир гарахгүйсэн. Тэгсэн мөртлөө хаалганы доод талын зайгаар нөгөө ялзарлын муухай үнэр нь улам хурц үнэртэж тэнд очисон хүмүүсийн бүр агууц нь үрж байсан байна. Туршлагатай мөрдөгч бол нөхцөл байдал маш ноцтой байгааг тэр даруй ойлгоод удирдлагуудаас зөвшөөрөл авсны дараа хаалгыг бол эвдэж орсон. Хаалгыг онгойлгоход өнөр танар гэж авах юм байхгүй бүх хүмүүсийн амьсгалыг боогших болсон гэдэг. Жирийн 3 өрөө байранд ороход бол хамгийн түрүүнд зочны өрөөний хаалганы ойролцоо доошоо арч ивцэн эмэгтэй хүний цогц тэдний нүдэнд туссан байна. Тэгээ цогц нь бол задарлын шатанда орсон учраас нүүр царийг нь танихад ч маш хэцүү байсан. Тэр бол тухайн байранд оршин суудаг 47 настай Шиуна гэдэг эмэгтэй байсан. Ингээд цаашаа явж унтлагын өрөөнд ороход бүрч аимшигтай дүр төрхийг харсан. Орон дээр эрэгтэй хүний арга яс эвтчихсэн. Бие махбод нь бол аль хизээний уруулд ороод хатаад одоо зөвхөн арга яс нь л үлдсэн гэсэн үг. Ийм аимшигтай байдал угтсан учраас тэр даруй цагдаа нар бол мөрдлөгийн ажлаа эхлүүлсэн. Талигаачдын нас барсан цаг хугацааг тодорхойлох нь бол юуны дүрм чухал байсан. Мэдээж одоо унтлагын өрөөнд байсан эрэгтэй хүний арга яс нь болвол тэр хүн нас бараад маш одоо урт хугацаа өнгөрснийг бол харуулж ирсэн. Харин 47 настай эмэгтэй бол түүнээс нэлээд хожим буюу саяхан нас орсон жирийн нүдээр харахад ч тийм ойлгомжтой байсан байна. Тэгээ шинжээчдийн баг ирж гэрт наривчилсан үзлэг хийхэд гэр дотор зодтолцсон дээрэмцэн гэх одоо өвмөн шуугааны асуудал гараагүй хаалга цонх нь бүрэн бүтэн байсан болохоор хүчээр нэвтэрсэн зүйлгүй гэсэн үг. Мөн одоо хоёр хохирогчийг бол байгаа тэр газартаа нас орсон гэж үзсэн байна. Нэг осондоо алгыг бол өөр өрөөнд юм уу өөр газар үлдээд зөөж авчирч тавиагүй гэсэн үг. Тэгээд дуудлагыг өдрийн 13 цаг 30 минутанд хүлээж авсан. Үүнээс одоо хойш тухайн орцонд хөл хорой тогтоогоод оройн 19 цагт бол хөл хоройг цуцлсан байна. Нотлох баримт цуглуулах болон эмч шинжээчдийн үйл ажиллагаа бүтэн 6 цагийн турш үргэлжилсэн. Гэвл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн тэр дороо л одоо шуугж эхэлсэн бөгөөд Синкагийн давхрын хүн амны хэрэг гэсэн нэршлэр тус эмгэнэлт хэргийг бол нийтэд
цацж байсан. Ачирхалтай нууцлаг хэрэг олонний анхаарлыг бол маш их татсан. За ингээд одоо хоёр хүний амьдралын замнал ямар байсан бэ? Энэ хоёрыг чухам одоо юу нэгтгэж байна вэ гэдэг тодруулгыг бол эхний ээлжинд тайлах хэрэгтэй учраас мөрдөгчд тухайн байрны оршин суугчд болон хөршүүдээс ярилцлага мэдүүлэг авч хэлсэн. Гэсэн хэдиж одоо тэдний олж авсан мэдээллүүд маш одоо бүрхэг тодорхойгүй байсан. 8 дугаар давхурт тэднийтэй хөрш байдаг хатагтай хээ хэлэхдээ анх 2001 онд энэ байранд эднийх нүүж ирсэн бөгөөд эхнэр нөхөр хоёр охинтойгоо гуруулаа амьдардаг байсан. Гэтэл 2017 оны ихэнх үеэс одоо эхнэр нь харагдгаа болсон бөгөөд түүнээс хойш түүнийг хэн ч олж хараагүй гэж ярьсан байна. Наривчилж шалгаад ингээ үзсэн чинь тэрхүү эмэгтэй бол Ван Лили гэдэг байсан бөгөөд охирогч одоо Сюнагийн ээж байсан бөгөөд 2016 онд хор тавдрын улмаас нас барж аав охин хоёр үлдсэн юм байна. Сюнагийн гэр бүл нь бол хөршүүд болон бусад хүмүүсээс ерөнхийдөө дүлж амьдардаг. Тэгээд зожиг ганцаардмал хэв маягийн хүмүүс байжээ. Тэд бараг одоо хинтээ ч харьцдаггүй, гадуур гарахтаа ч үргэлж маск зүүж малгай өмсдөг бөгөөд түүний аав байнга одоо хоёр хайрцаг үдийн хоолны сав барьж явдаг бөгөөд хүмүүсийг одоо мэдлэгэд бол тэр огт хариу мэдлэггүй байсан гэжээ. Мөн 69 настай Жаланч мөн хэлэхдээ аав охин хоёр хөршүүдтэйгээ холбоотой байхаас үргэлж санаатаагаар зайлс хийдэг байсан гэж бодож байна. Би тэдэнтэй коридорт таарлт болгонд тэр хоёр доошоо хараад толгоогоо удаалгаад хурдхан яваад өнгөрдөг байсан. Цахилгаан шат хүлээж байснаа хөршүүд нь харагдах юм бол шууд л одоо явган шатаа буугаад явцдаг гинэ. Тэгээ өөрсдөө ийм айхтар одоо бусдаас тусгаарлсан болохоор хөршүүд нь ч тэдний нэрийг сайн мэддэггүй байлаа. Хаана ямар ажил хийдэг, ах トゥ хамаатан садан найз нөхд байдгийг нь хэн ч мэдэхгүй. Тэгээ мөрдөн байцаалд үргэлжлэх тусам сэтгэл хэртгэлсэн баримт ил боллоо. Хамгийн анх 2025 онд буюу өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн тэр хавьяас одоо сонин муухай үнэр гарч ирсэн. Сюнагийн дээд талын 9 давхрын эмэгтэй энэ үнэрийг аав охин хоёрын гэрээс гараад байна гэж бодоод тэднийд орж хэлэхээр очихгүй хаалганых нь орчмоос тэр үнэр бүр хүчтэй гарч байсан бөгөөд гэвч тэднийх бол үүдээ тайлаагүй. Удалгүй тэр хавийн айлууд одоо манайхаар бол сөөх одоо орон сууцны контортой тийм гомдол гаргасан бөгөөд харин нөгөөдүүл нь тухайн 7 давхрын коридорт энэ давхрын орчмоос эвгүй үнэр гараад байгаа учраас оршин суугч та бүхэн агаар жуулахын хоолой болон такт балкон ариун цэврийн өрөөний агаар жуулах хоолой гэх мэт бөглөрч гимцэн байж болцсохгүй тэр газруудыг одоо шалгаарай гэсэн утгатай мэдэгдэх хуудас өлгөөд тэгэл алга болчихсон. Гисэн эдэжтэд бол цагдаа дуудах ч юм уу тухайн үнэр хаанаас гараад байгаа их усрыг бол огт тогтоохыг хүсээгүй. 8 дугаар сарын сүүлчээр охиныг нэг удаа харсан бөгөөд тэр цагаас хойш хэн ч одоо аав охин хоёрыг олж хараагүй. Тэгэд агаар дууссан юм шиг л ингээд үзэгдэж харагдгаа болчихсон. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө үнэр бол улам газар авч ирсэн. Үнэр их гарах тусам хөршүүд нээшээ дэшээ уцтаж цагдаа дуул мэддэгмээр юм. Тэгтэл одоо тэр үнэрэнд нь дасчихсан юм уу хаашаа тэгээд зингийн одоо 73 настай ээж хатагтай зин бол ийхүү одоо хүүрүүгээ ярьж асуудал тавих хүртэл бол намжин байсан байт юм байна. Тэгээ тэр хөгшин тэрхүү үнэрийг авсалсан сам орхойн зуурмагтай ойролцоо үнэр гэж тодорхойлж хэлсэн юм байна. Тэгээ 10 дугаар давхарт амьдардаг нэгэн оршин суугч тэр үнэрийг удаан хугацаанд тэсвэрлэж чадаагүй учраас байнга одоо цонх агаар жуулагч одоо хаалттай байлгахад хүрч сүүлдээ одоо холбогдох газруудад хүрч гомдол гаргасан ч гэсэн бас л одоо ямар нэг арга хэмжээ авалгүй үл тоомсорлоод орхисон байна. Тэгээ нэг айлаас гарсан муухай үнэрийн төлөө одоо юу ч сүртэй ингэж бодсон юм альгүй. Тэгээ орчин үеийн одоо хотчсон нийгэмд бие биедээ саад болохгүй хүний асуудалд оролцохгүй гэж үздэг одоо хөндий хүүтэй харилцаанаас үүдсэн хөр шайлуудын тийм холбоо хэлхий алдагдаж ихсний тод жишээ юм л да. Тэгээ нэрээ нууцлах хүссэн нэг хөршин хэлэхдээ бол Сюнагийн зан авир нь нилээд юр усын бөгөөд үе ганцаараа яриад явж идэг. Ер нь бол сэтгцийн хувьд асуудалтай байхаа гэж харагддаг гэж хэлсэн юм байна. Бас нэг хөршин бол Сюна заримдаа гинтхэн ганцаараа бүжиглэж харагддаг гэсэн бол нэг одоо лифтний дэргэд алгаа ташаад дуулж байхыг ганцаараа инээж байхыг ярьж байхыг харсан хүмүүс хэд гарч ирсэн байна. Ингээд одоо тэд түүнийг бол сэтгцийн өвчтэй юм байна. Түүнээсээ болоод энэ хоёр бол хүмүүстэй нийлж ойртох дургүй юм байна гэж ойлгоцгоосон юм байна. Мөн тэр эмэгтэй хизээч одоо ганцаараа гадаа гардгүй бөгөөд аав нь бол үргэлж хажууд нь дагж явдаг гэжээ.
Өдөрт бол 3 удаа хоолдог бөгөөд аав нь ихэвчлэн гаднаас хоол барьж ирдэг. Энэ байдлаас үзэх юм бол Шууна аавынхаа бүрэн асрамжинд байдаг байсан гэж одоо хөршүүд болон харцсан үзсэн хүмүүс нь бол ярьж ирсэн байна. Тэгээ удалгүй одоо энэ яриа газар авахд ойр хавийн хүмүүсийн дунд бол таагүй яриад өгнөлтүүд тархаж эхэлсэн. Энэ нь юу вэ гэхээр зэрэг аав нь бол эхэлж нас орсон учраас тэр үед одоо гадаад ертөнцтэй холбогдож хүмүүстэй харилцаж чаддгүй охин нь бол хүмүүсээс тусламж гуйж чадахгүй учраас тэгээ гэртээ өлсөж өгөхөөсөн гэж таамаглаж ярьцгааж ирсэн байна. Хэдийгээр энэ нь арай хэтрүүлэгтэй хэрцгий дүгнэлт юм шиг санагдаж байгаа боловч үүний эрэхтэй бол энэ нь болсон үйл явдлыг тайлбарлах цорын ганц одоо логиктэй хариулт болж исэн. Ингээд цагдаа нар мөрдөгчд тухайн хоёр хүний жинхэнэ нэр ус хамаатан садан амьдралын түүхийг тодруулахаар судалж эхэлсэн байдаг. Тэгээ 2025 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэрэг илэрсний маргааш нь Сингапурын олон нийтийн дунд тэднээс одоо тусламж хүссэн уриалга гаргасан. Тэгээд 27 настай Шиунагийн ах トゥ хамаатан садныг хайж байна гэсэн талигач эмэгтэйгийн зураг бүхий зарлалыг бол мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээн дээр нийтэлсэн байна. Тэгээ үүний үр дүн ч хурдан гарсан. Шиуронг гэдэг хүн бол зураг дээр хэмжтэй бол миний коллежийн ангийн найз Шиуна мөн байна. Түүнийг ийм байдалтай нас орсон маш их харамсаж гуниглаж байна. Би ангийнхандаа ч энэ тухай дуулгаж хэлсэн. Тэгээ манай ангийнхан бүгд харамсан гашуудж байна. Үнэхээр одоо харамсалтай байдалд орсныг бид даанч мэдээгүй. Учир нь одоо холбоо тасраад маш удсан болохоор одоо хинж түүнийг ийм байдалд орсныг мэдээгүй гэж хэлсэн байна. Ингээд Шиуронгийн тусламжаар ангийнх нь бусад найзуудтай ч холбогдож түүний тухай лавлаж нягтлж үзэхэд нөгөө хачин зан авираараа хөршүүдэд ангайлгадаг ганцаардмал зожиг амьдралынхын цаана нуугдж байсан бодит үннийг бол цагдаагийнхан олж мэдсэн байна. Тэр бол маш даруй төлөв зантай, сурлах сайтай, хөдөлмөрч охин байсан бөгөөд өгөөрч зогсохгүй залуу насндаа маш алдартай байсан тийм гайхалтай намтартай эмэгтэй юм байна. Тэрээр бол Эрдэм номын мөр хөөж түүгээрээ хамгийн шилдэг нь байсан юм байна. Эцэг их хоёр нь ч гэсэн хоёулаа эрдэмтэн хүмүүс байсан бөгөөд тэд охиноо одоо бага сургуульд орох үеэр зүүн өмнөд Хятадаас Сингапурт цагаачилж ирцгээсэн. Шүнэ охин бага сургууль байхаасаа л одоо маш ухаалаг, сурлах сайтай, хамт олонныхоо дунд нэр хүндтэй сурагч байсан төдийгүй тенсээр хичээллэж түүгээрээ ч гэсэн маш олон амжилтыг үзүүлж байжээ. Тэр утгаа бүр Сингапур улсын өсвөр үеийн авраг болж исэн түүхтэй. 1997 онд Инва Жуниор коллежийг төгссөн. Тэгээд оюутан байхдаа мөн л эссе бичлэгийн уралдаанд байнга төрүүлдэг байсан. Түүний уран зохиолын авяас чадварыг илтгэж байлаа. Дараа нь тэрээр бол Сингапурын их сургуулийн компьютер програм хангамжийн ангид илсэн орсон бөгөөд тийгээр одоо уг хүн дотгошоо хандлагатай, нийгэмшигтэй, марвхан ч гэсэн гайхалтай илдэг зөөлөн зантай ухаалаг хүн байсан гэж найзууд нь дурсжээ. 4 жилийн бакалаврын сургалтаа 3 жил багтаан суралцсан бөгөөд 2003 онд магистрийн зэрэгээ хамгаалсан. Эрдэм шинжилгээний ажил нь бол өнөөгөр зогсоогүй. Тэгээ Английн Кембрижийн их сургуульд явж 2008 онд компьютерийн шинжлэх ухааны докторийн зэрэгийг хамгаалсан. Ингэж л одоо түүний карьер бол маш өндөр түвшнөөс эхэлсэн байдаг. Тэгээд 2009-оос 2012 онд INFCA буюу Францын компьютерийн шинжлэх ухааны автоматжуулалтын хүрээлэнд бол судлаачаар ажилласан байна. Энэ мэдээж одоо олон улсын хэмжээний нэр хүндтэй судалгааны байгууллага. Тэгэхээр Шуна бол хэр зэрэг одоо эрдэм ухаантай хүн байсан бэ гэдэг нь бол тодорхой. Англи, Франц улсуудад сурч ажилладаг өндөр карьертэй эрдэмтэн байжээ гэдэг нь бол бүгдэд тодорхой болсон. Тэрээр 2010 оноос хувийн блог ажиллуулж эхэлсэн бөгөөд 2013 онд блогоо дахин шинжилсэн. Тэр үед Францад ажиллаж амьдарч байсан бөгөөд тухайн үеийнхээ ажил төрөл бүхий л асуудлыг бол блогдо оруулдаг байсан нь мөрдөгчд болон одоо цагдаагийнхан тухайн эмэгтэй мөн чанар эрдэм боловсрал, хайр сэтгэл, амьдралын түүх рүү норж үннийг боддоор харах түлхүүр нь болж өгсөн. Тэрээр бол уран бүтээлчийн маш тийм нарийн торгон мэдрэмжтэй байсан ба түүний одоо оруулсан постууд болон түүний авсан гэрэл зургуудаас нь энэ нь бол мэдрэгддэг. Түүний постуудын илэрхийлэл нь бол маш чөлөөтэй илэрхийлэлтэй мөртлөө маш их дулаан мэдрэмж төрүүлэлм тийм бичлэгийн онцлогтой. Гэр бүлийнхний ээж аавыгаа хэрхэн санаж өгүүлж байгаагаа ч гайхалтай урнаар бичдэг гэжээ. Ялангуяа ээжигээ маш их сандаг, ээжийнхээ хоолыг их өгүүлж байгаагаа байнга л одоо бичдэг байсан.
Францад энэ тухайн салбартаа ажиллаж исэн цорын ганц Аз хүн байсан болохоор маш их ганцаарддаг байсан байна. Гэвч одоо дасан зохицохыг хичээдэг байсан. Нэг нийтлэлдээ би дуран жимсэнд маш дургүй. Гэхдээ дургугаас дуртай болох руу одоо хэрхэн шилжих вэ? Миний амьдрал яг л дуран жимс шиг байна. Гэхдээ би оролдохгүй л бол амьдралаас юу ч хожихгүй гэж Вологтой бол санаа алдан ярьсан байдаг юм байна. Мөн тэрвэр Версалийн цэцэрлэгдэх нуурын нэмгэн мөсөн дээгүүр хүн шууд гитх мэт зөөлөн алхавч байна ч гэх юм уу. Тагтан дээрээс ялаанууд хэрхэн дөнгөн нисэлтгийг настаа хосууд одоо хөтлөгдсөн явахыг харсан тухайгаа гэдэл одоо тэр үзэн харсан зүйлүүдээсээ төрсэн мэдрэмжүүдийг бас ингэж хуваалцдаг байсан байна. Мөн тэр өөрийнхөө одоо юм сурч өсөж хөгжиж байгааг ч бас ярьдаг байсан байна. Нэг удаа усны хоолойнд бөглөрсөн учраас өөрөө тэрхүү бөглөрөө гаргаж зассныхаа дараа хизээч одоо хийж үзээгүй юм хийж чадсандаа өөрөөрөө маш их бахархсан. Гэхдээ энэ зөвхөн миний чадал гэхээс илүүтэй энэ газар орон маш сайхан сүнслэг энергитэй газар юм гэж Вологтой ярьсан байдаг. Ийм л нэг амьдралын хүсэл тэмүүлэл дүүрэн болоог байсан юм байна. Гэвч тэрээр 2013 оны 4 сарын 29-ний өдрөөс хойш дахин одоо нэг ч юм Вологтой оруулаагүй шинээр ингээд одоо гів гинцюна гадаад ертөнцөөс тусгаарлагдсан мэт гинт ингээд алга болчихсон. Түүнээс хойш 10 гаруй жил одоо тэр эмэгтэй амьдралд юу тохиолдсон бэ? Тэр хаашаа явсан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. За ингээд хоёр хүн харамсалтайгаар нас барснаар барахгүй аав шөө Пауло нь аль хэдийн нас бараад хатаад одоо зөвхөн арга яс болчихсон байсан. Шүүх эмнэлгийнхэн хоёр цогцсон баривчилсан үзлэг хийсэн. Тэгээ унтлагын өрөөний орон дээр байсан аав Паулогийн цогц одоо ийхүү арга яс болоход Сингапурын чиглэг халуун нөхцөлд 1 сараас илүү хугацаа бол шаарддаг гэж үзсэн байна. Тэгэхээр тэр охиноосоо бол хамаагүй өмнө нас барсан. Харин том өрөөний шалан дээр нас барсан шөө эмэгтэй цогц бол хэдийгээр задралд орсон ч гэсэн задралын төвшин эцгийнхээсээ хамаагүй бага байсан. Тэгэхээр зэрэг эцэг нь бол 2 сар орчмын өмнө, охин нь бол 1 сар орчмын өмнө нас оржээ гэж бол дүгнсэн байна. Тэгэхээр охин нь аавынхаа өнгөрсний дараа түүний цогцтой хамт бүтэн сар орчим хамт амьдарч байсан байгаа. Үүнээс гадна одоо үхлийн шалтгааныг тодруулахад гадны буюу 3 дахь хүний нөлөө ороогүй. Тухайлах юм бол одоо хүчирхийлэл, дээрэм, алган ямар нэг шинж тэмдэг уул мөр илрээгүй. Гэхдээ байгалийн бус үхэл гэдэг дүгнэлт гарсан. Аав Пауло нь бол аль хэдийн арга яс болсон учраас бол нас оролтын шалтгааныг тодруулах дотор эргэтэн болон мах булчингууд нь одоо бүгд шимэгдээд байхгүй болчихсон учраас нэгсэндээ нотлох баримт устгагдсан гэж үзэхэд хүргэсэн байна. Гэхдээ тэрээр бол аль хэдийн одоо 70-аас илүү насалсан учраас түүний насыг харгалзан үзэх юм бол өвчний улмаас одоо гинт орондоо нас орсон байж магадгүй. Тогтворгүй сэтгцийн байдалтай тэгээ өөрийгөө арчлах боломжгүй Сюна бол аавыгаа нас барсныг мдээгүй ч гэж магадгүй. Мэдсэн байлаа ч гэсэн гадаад ертөнцөөс хэрхэн одоо тусламж гуйхаа мэдэхгүй, мөн тусламж гуйх чадваргүй улмаас хоол хүнсээр тасарч ямар ч дэмжлэггүй болж тэгээд туйлын их ганцаардал болон одоо шаналлд орсон. Тийм ч учраас одоо хоол хүнсний дутагдал болон шингэний дутагдалд орж эцсийн эцэст бол гадаад ертөнцтэй холбох ганц холбоос болсон гарах хаалганы өмнө ухаан алдаж улмаар бол нас орсон байна. Бидний гэр бүлийн амьдралыг дахин цааш нь гүнзгийрүүлэн судалсан байгаа. Урд өмнө энгийн тайван байсан гэр бүл одоо яагаад ингэж сүрхэд хүрсэн бэ? Юу тохиолдсон болоод эрдэм чадaltaй охиных нь ухаан солиорч өөрийгөө ч авч явах, хооллож, унтлаж чадах чадaltaгүй болсон бэ гэдэг асуудал гарч ирнэ. Эрдэмтэн Паулогийн гэр бүлд бол 2016 онд нэг айхтар өөрчлөлт тохиолджээ. Энэ юу вэ гэхээр Сюнагийн ээж 2016 онд өвчний улмаас нас орсон гэж хэлсэн дээ. Сюна бол байнга одоо ээжигээ сандаг, ээжийнхээ хоолыг сандаг, аав ээжээсээ ялангуяа ээжээсээ хоол байгаа түүнд бол маш их гуниг ганцаардл авчирдаг тухайга бол Вологтой байнга дурдж ярьдаг байсан. За тэгэхээр Сюна бол ээжээсээ одоо шууд хамааралтай хүүхэд байж өссөн байгаа. Том болсон хойно ч гэсэн ээжээсээ хамааралтай байсаар байсан. Ээж нь бол түүний одоо ганц түшиг тулгуур, дэмжлэг тэгээд бүх зүйл нь байсан. Тийм учраас одоо ээжийнх нь өхөл түүний хувьд маш их зовлон зүдгүүр сэтгэлийн шаналан авчирсан байгаа. Тэгээ байглаасаа тийм дотгошоо хандлагатай учраас найз нөхдийн хүрээлэл багтай. Тэгээд түүнээс гадна ээж нь бол түүнийг одоо алган дээрээ бөмбөрүүлэн
тэгэж одоо өөр юм сүлж өсгсөн учраас ээжийнх нь өхөл бол түүнд ямар их өвдөл сэтгэл зүйн одоо ямар их шаналан авчирсан гэдгийг бол төсөөлөхөдж бэр. Тэгээд дотгошоо зан чанартай учраас шаллал зовлонгоо бол тэр болгон хүмүүстэй хуваалцаж чаддгүйгээсээ болоод тэр бүхнийг одоо дотроо тээж шаналсаар аваад 2017 оноос ухаан самуурч хэлсэн байна. Тэгээд одоо баг энэ цаг үеэс эцгийн анхны одоо асрамжинд орсон. Хөвшүүд нь ч үүнийг баталсан байдаг. Ээжигээ нас барсноос хойш аав охин хоёр бол гадаад ертөнцөөс бараг л бүр мөсөн тусгаарлагдсан байна. Охиныхоо ухааныг самуурснаас хойш Паулу охиноо бол асархад бүх хүч чадлаа зориулсан. Тэгээ аавынхаа асрамжинд орсон Сюнаач гэсэн чадах юмаа чадахгүй болж сэтгэл зүйн хувьд улам ухарч хэлсэн. Сюнагийн IQ бол энгийн хүмүүсийнхээс маш өндөр байсан ч гэсэн одоо хүн атаархмаар авьяас бэлэг эрдэм мэдлэг нийнхүү талаар болсон бол үнэхээр одоо эмгэнэлтэй. Тэгээ өөрийнх нь өмнөөс бүхнийг хийж өгдөг бараг л амьдралынх нь үйл хөдлөл бүхний одоо гарц гаргалгааг нь зааж зааварлаж өгдөг одоо хитрхи халамжтай ээжээсээ тийм байнгын хамааралтай болсон бүсгүй бол эд хийж бүтээх насан дээрээ хагцлаас үүдсэн ухаан самуурал болж ажиллах чадвар, сэтгэн бодох чадвар, өөрийнхөө арчлах чадвар гэх мэтчлэн одоо амьдрахын бүхэл одоо чадваруудаа алдсан. Уг нь бол одоо энэ нэмэгтэй чинь дэлхийн шинжлэх ухааны байгууллагуудад ажиллах эрхтэй, олон улсын зэрэгтэй доктор хүн байгаа шүү дээ. Гэтэл одоо ээжийнхээ хараа халамжаас тасарснаасаа болоод дахиад л одоо аавынхаа халамж асрамжинд орсон. Тэгээ ганцаараа хоолоо хийж идэж чадахгүй, бараг амраагаа одоо тэгж халбагдуулах хэмжээний тийм нялх хөөхд болчихсон. Тэгээ үүн дээр аав нь бол бас маш их буруу шийдвэр гаргасан. Охиноо дагуулад одоо мэрэгжлийн эмчтэр очиж эмчлүүлж илааршуулахын оронд бол бүхнийг одоо өөрөө чимээгүйхэн хийх гэж оролдсон. Өөр дээрээ бүх ачааллыг авсан. Энэ нь бол одоо охиных нь ухаан бүр мөсөн одоо өвчгөд хүрсэн гэж би бол бодож байна. За та бүхэндээ хүргэсэн энэ удаагийн дугаар маань ийм нэг эмгэнэлтэй хэрэг байлаа. Тэгээ анхааран сонссон та нартаа баярлалаа. Та бүхэн маань энэ талаар одоо ямар хуу санаа бодолтой байгаагаа бусдтайгаа хуваалцаж комент ивчээрэй. За ингээд лайк, subscribe бас дараарай гэж хэлье.